орчны зохистой хэрэглээ. Захим орчны зохистой хэрэглээ гэдэг нь интернет, ухаалаг утас, компьютер, таблет зэрэг захим төхөөрөмжийг өөрийн эрүүл мэндэд хоргүй, аюулгүй, насандаа тохирсон хугацаа ба зохистой аргаар хэрэглэхийг хэлдэг. Энгийнээр бол хүүхэд ч, том хүн ч интернетийг зөв хугацаанд, зөв зорилгоор, зөв дадалтайгаар ашиглаж, өөрийн насан тохирсон контент үзэж, өөрийгөө болон бусдыг хүндэтгэж сурахыг хэлнэ. Захим орчинд дараах 4 зүйлийг анхаарч хэвшээрэй. 1-р, зарим хүмүүс захим орчинд бусдын зураг, нэр ашиглан бусдыг хуурам эхлэх зорилгоор хуурамч хаяг нээж хүүхдтэй захим найз болдог. Тиймээс танихгүй хүнд хариу бичихгүй байж аюулгүй байдлаа хангаарай. 2-р, өөрийн нэр, утасны дугаар, сурдаг сургууль зэрэгэ захим орчинд ил тавихгүй байж хэрэгэлдэг гар утас, таблетта хүн таахааргүй хэцүү нууц код хийж өөрийн захим хаягныхаа нууц үгийг хиндэж өгөхгүй нууцлаарай. 3. Аливаа мэдээллийг баталгаатай их сурвалжаас авч агаарай. Захим орчинд худал мэдээлэл, хуурамч вебсайт, аппликейшн болон хуурамч хаяг нээсэн хүнч бий. Мэдэхгүй зүйл гарвал аав ээжээсээ, томчуудаас тусламж авахаа санаарай. 4. Захим орчинд хэн нэгнийг гомдоох, доромжилсан хүүхдэд мессеж илгээх, постонд нь муухай хүүхдэд сэтгэгдэл бичих, ууртай эможи дарах нь захим дээрлэхэлтийн хэлбэр юм. Захимаар дээрлэхүүлж буй хүүхэд үүнд маш их гомдож, сэтгэлээр ундагтвал бусдыг гомдоохоос өмнө сайтар бодож, захим дээрлэхэлт бүх хийгээрэй. Мөн чамд найзууд нь ийм үйлдэлүүд гаргавал аав ээж болон багштаа мэдэгдээрэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америк нэгдсэн улсын хүүхдийн эмч нарын академи болон Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас гаргасан зөвлөмжөнд 0-2 насны хүүхдэд дэлгэх цогт хэрэглүүлэхгүй. 2-5 насны хүүхдэд суралцах, аав ээжтэйгээ харилцах, өөрийн насан тохирсон контент үзэх зэргээр өдөрт 1 цаг хүртэл дэлгэх зэрэглүүлэх. 6-аас 10 насны хүүхдэд суралцах, мэдээлэл хайх, гэр бүл найзуудтайгаа харилцаа холбоотой байх, өөрийн насны онцлог тохирсон тоглоом тоглох, контент үзэх зэргээр 1-2 цаг гар утас, компьютер, таблет ашиглаж болно. Ингэхдээ 30 минут тутам завсарлага авахыг зөвлөж байна. Захим орчинд хийж буй зарим зүйлсээ бодит амьдрал дээр хийх. Найзтайгаа гадаа тоглоомын талбай тоглох нь илүү зугаатай байдаг. Хязгаарлалт тогтоох. Утас, таблет ашиглахгүй байх. Эхлээд 30 минут, дараа нь 40 минут зэргээр цагаа уртасгасаар утас ашиглах цагаа багасгах. Хамгийн их ашигладаг аппликейшныхаа ашиглах цагийн тохиргоог хийж, хичээл хийх, унтах, дасгал хөдөлгөөн зэрэг чухал зүйл хийх үедээ мэдээллийг унтраах зэргээр тохиргоо хийгээрэй. Дүрмтэй болоорой. Найзуудтай шүн дунд залгах, гэрийн даалгавраа хийх, оройн хоолоо идэх үеэр залгахгүй, чат бичихгүй байхыг хэлж, өөрт тохирсон захим хэрэглээний дүрмтэй болоорой. Захим орчныг зохистой хэрэглэх зөвлөмж. Захим орчинд танихгүй хүнтэй харилцахгүй байх. Өдөрт 1-2 цагаас илүү дэлгэц ашиглахгүй байх. Унтахаасаа дор хаяж 1 цагийн өмнө дэлгэц хэрэглэхгүй байх. Өдөр бүр 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. Гэр бүлээрээ ярилцаад 7 хоногийн 1 өдрийг дэлгэцгүй өдөр болгох.